нийгмийн бүхэл асуудлыг гэр бүл суйрлаж явуулах асуудал дээр бид төрийн бодлогонд их юм хийх ёстой л гэсэн тийм байр суурьтай энэ асуудлыг бид сүүлийн 20 жил Монгол улсын төр тавьж байгаа. Төрийнхэн ч бай, жирийн хүмүүс ч бай. Эхлээд гэр бүлийн өнт зүйлдээ үнэнч эндээ хандах ёстой. Одоо хичнээн залуучууд бид мөнгө олж иргээд гадагшаа явуулж байна. 32% гэр бүл салж байна шүү дээ. Одоо гэр бүлийн хамтын амьдрал дэмжсэн бодлого Монголд байна уу? Байхгүй шүү дээ. Одоо 4 сард чи зам барь шугам татгээд бүгдийг хөөж гаргаад 10 сард орж ирж шүү дээ. Бүтэн 6 сар хүүхдийн инкредуг ханыхан халамжийг хараагүй тэр хүн юу бодож юу санаж явах вэ? Тэр орон зайд өшөө юу бий болцсон байна уу? Бие үнэлэгчид ч нөө янз бүрийн хөрхи залуу охидын амьдралын юу ирсэн тэр янз бүрийн одоо нийгмийн энэ сонголтонд одоо салхинд цохиулж байгаа хүмүүсийн үйл явдал байж шүү дээ. Одоо тэр би сая говийн аймагуд яваад ирсэн энэ хавар тэгэхэд нөгөө нүүрсний тэрэгнүүд ингээд бүр хэдэн 10 км ягаад 2-3 хоног очролдог гэж байна шүү дээ. Гэтэл тэнд бас охтууд очсон тодорхой хэмжээгээр байж гэнэ гэж байна шүү дээ. Би бол яг Ахмад хүний хувьд Монголын энэ залуу үеийн төлөө үнэхээр сэтгэл зов